9-р хоолой дуусгаад цаашаа 10 дугаар хоол дээр тоглохоор явцгааж байна. 10 дугаар хоол бол дэшгэн тал дээр байрлсан хоёр талдаа голтой харагдаж байна. Дизайн дээр очиод бүрсэн лавлаж харцгаая. Дизайн гэдэг бол мэдээллийн самбар юм. Мэдээллийн самбар дээрээс тамирчид маань хараад би яаж шийдэх үү, хаана дисгээ буулгах уу гэдэг тактикаас боловсруулдаг юм байна. Чухал хэрэгсэл байна. За одоо надад мэдээллийн самбарт энэ хоёр талдаа гол бол хобби артемтлэгдсэн байна. За одоо бид блютибет дээр хийж байна. Блютибет бол мэргэжлийн тамирчид шийддэг талбарыг за жоохон цаашаа яваад блютибет дээр одоо бид очиж голоор ирэх байна. Дизайнтайгаа танилцж байна. Сага мэдээллийн самбартаа тамирч маань дисгээ сонгоод одоо fairway distance гэж холын зайны дискүүдээс нэг сонгоод тэгээ цагаагаар энэ нөхцөл байдалтай тааруулаад шийдвэртэй бэлдэн салхитай одоо шахаад бол салхитай байсан салхитай байдлыг шийдэл хайсар шийдэл төр шийдвэл одоо гол руугаа орчих форхендийг бас шийдвэл салхи маань аваад дисгээ бас нөгөө гол руу ороочих тийм нөхцөл байдлууд бол бид бас тулгарч байсан. За болоор их юм бэкэнд техникээр шийдлээ. Диск маань бас амжилттай болж бэкэнд гэдэг маань өмнөөс татж шийдгийг хийж байгаа маа. Ер нь диск голф спорт бол хоёр үндсэн техник байгаа. Бэкэнд өөрөөс татах шийдгийг форхенд хажуудлаас шийдэх техник байгаа. Одоо энэ хоёр техник бол диск голфын хувьд бол хамгийн чухал хоёр эзэмшигчтэй хоёр техникийн нэг юм аа. За энэ удаа манай ямар ч байсан хоёр гол руугаа дисгээ бас оруулсангүй бас амжилттай явж байна. Тэгээд диск голфчид бол ер нь маш их алхдаг. 18 хоол 9 хоол тоглоход бол 2 цаг 3 цаг гарна алхна. Гэхдээ яг тоглож явах үед бол хэр алхахыг хол алхалтаа гэж тийм мэдрэмж болдог. Маш амархан дуустгаараас онцлогтой таахны үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хагас бүтэн сайд аваад чөлөөцөөгаараа зөв боловсроо өнгөрөөд ирж чадвал цэцэрлэгт ирж энэ диск голфын талбай дээр тоглохыг бас өрж балхангаа биегээ ирүүлээд анхаарахыг бол өсч байна. Гэт 4-2-тай дараагийн 11-р хоол дээр уулзцаая. Хоршин хан хөө